Ивент тэтгэгч Хас банк. Ямар гоё хөгжим бэ? Энийг би бүр гэж яг хажуураас нь барьж үзсэн гэж боддог шүү дээ. Бариад үү? Барьж болох юм уу? Болно. Вау. Энэ жоо хоо. Нэг үз. Хоо. Яа гоё тий. Гэтэ ингээ харахад хавирах шиг юм байна тий. Тий. Ямар гоё. Заамжтсан. Гоё. Айгуу сонирхолтой санагдаж байна. За тавагдад энэ өдрийн мэндийг хүргье. Та өөрийгөө танилцуулна уу? Намайг Хүрвэ гэдэг 10 дугаартай. Би гадаад хэргийн яамны автоваз жолооч. Одоо бол би Монгол улсаас бүгд хятад ард улсын 90 хотод суугаа каунслийн газар ажилладаг. Тэнд тамирчдаар ажиллаж байгаа. Энэ хөгжим маань памфлета гэдэг Латин Америкээс гаралтай хөгжим. Энэ хөгжмийг би бүр 2000 оноос эхлэл олдохоос ингэж өсч мөрөддөг байсан. Тэгээ ерөөсөд хаанаас олох аргаа мэдэхгүй гэж явсаар хагаад тэгээ манай эхнэр интернетээс хайсаар хагаад Америкт Хавайд хийдэг юм байна л да. Тэгээ тэр үндсэндээ хийдэг хүнтэй холбогдоод тэгээ тэндээс одоо олж авал гэж тоглож сурсаар одоо өнөөдрийг төрлөл. Ер нь бол яг манай Монголд бол энэ Латин Америкийн төрлийн хөгжим бол орж ирээгүй байгаа. Тоглож байгаа хүн бол баг байхгүй байгаа бол нэг хоёр л байгаа гэж бодсон. Яг миний хувьд бол энэ шоунд оролцохдоо өөр нэг тэмцэлтэй төрүүлээд ингээд явъя гэж бодсон байгаа. Яг энэ хөгжмийг олон нийтэд харуулъя, сонсгоё. Өөрөө би одоо хэр хэмжээнд тоглож ийн яаж энэ шүүгчнэрээ бас сонсъё. Энэ утгаараа л би орж ирсэн. Энэ шоунд оролцоход бас их баяртай байгаа. За одоо таны тоглолтыг сонсъё. Вау. Үнэхээр гоё сэтгэл төрж байна. За манай Rock B сэтгэлийг сонсоо. Та энэ хөгжимтэйг болохоор та нэг болоогүй юм шиг санагдаад байна надад. Бас нэг айдсаа үргээцэн гэсэн жоохон орж ирэл ах шиг байсан. Харин тийм баг нэг жоохон сандрал байна тий. Бас нэг тийм мэдэгдээд яг хөгжмийн хувьд угаасаа өөрөө энэ угаасаа гоё хөгжим хүмүүс бас хөөрхөн аргагүй тий. За. Хөгжимчин шүүгчтэйг. Тий яг их гоё нөгөө хөгжмөний тэр нэг онцлог л байна л да тий. Яалчгүй ингээл нэг өнгө дуурахаар л нөгөө грек харагдаатж байгаа шиг эртний тий. Тийм тэгээд гоё уран бүтээлүүд хийгээрээ. Баярлалаа. Таны гэргигийн одоо чамгүй үнэтэй авч гисэн хөгжмийнхаа хэргийг бол ямар ч хэсэн гаргалаа л гэж би бодож байна.
Таны тоглож байгааг хараад гэргийгээс чинь гадна бол Монгол улсын гадаад яамныхан бол тэр аяараа ер нь бахархаж исэн дөө. Гайхамшигтай. Надад бол таалагдлаа. Баярлалаа. Ер нь бол манай тайзан дээр баг анхны гарч ирсэн юм одоо Латин Америкийн хөгжим өнөөдөр бол ихшгэллээ гэж бодож байна. За баярлалаа. За шүгч рокби. За ямар ч гэсэн сайхан хөгжмөө бидний сонсгосонд баярлалаа. Гэтэ миний хувьд бол тэнцсэнгүй. Чимгээ? Та тэгээд наад хөгжмөө улам Монголд бас түгээн дэлгэрүүлэх тэр ажлаа улам цааш үргэлжлүүлээрэй. Би танд маш том урам хайрлаж тэнцлээ гэдэг үнэлгээ өгмөр. Баярлалаа. Шүгч хөгжимчин дээгий. Хөгжмийн зэмсэг хизээч гологддог юм а хүн гологддгийн гэдэг шиг одоохондоо жаахан гологдоод байна. Хөгжмийн зэмсгэндээ. Айгуу цааш хөгжиж байна шүү дээ. Тэ? Саад дуурай шүү дээ. Өөрөмөц сонино те. Дахиад үзмээр байгаа. Тэгэхээр улам сайн одоо сайжраарай. Энэ удааdaa бол тэнцсэнгүй. Халтан баатар нь мотор шиг төстэй. Монголын хөгжмийн ертөнцид бол ийм хөгжим бас төдийлөн орж ирээг байгаа. Та наад одоо хөгжмөө манай одоо урлагт оруулж өөрийн гэсэн бяцхан ч гэсэн хувь нэмрээ оруулаасаа гэж бодож байна. Миний хувьд бол таны энэ сэтгэл зүтгэл бол маш сайхан байлаа. Тэнцлээ. Баярлалаа. Баярлалаа. Гэхдээ нийт дүнгээр та бол тэнцсэнгүй. Баярлалаа. Тэгээ бүр тэнцсэн гэдэгт маш их хэлсэн. Зүгээр. Энд орхон гоё. Гол байлаа. Та зүгээр битээр ингээд тайлшруулчихсан. Уг битээр таны тайлшруулсан. Миний мөрөд энэ тайлсан дээр тоглол байсан. Тоглолцлаа. Энэ шүүгчнэрээс үзэн сонслоо. Хооштой гэж нэндээ санхааралтай шүү дээ. Тэ? Ямар гоё. Тэгэхээр ихний өндөр жоох юм яах юм бол шинэ хөгжим зүгээр амар олон хүнийг бүр гайхав. За, баярлалаа. Авьяасдаг монголчууд шоуг хамгийн холоос зорин ирсэн оролцогчдын маань нэг Бүрвээгуй байлаа. Харамсалтай нь шүүгчид түүнийг тэнцвүүлсэнгүй. Хэдийгээр шоуны аяллаа энд дуусгаж байгаач Латин Америк хөгжмийг Монголд хөгжүүлэх чин хүслээ биелүүлээрэ. Сайн бацгаана уу? Бид хөтлөгч Угнаа анхаа хоёр байна. Анхаа Угнаа. Баярлалаа. Авьяасдаг монголчууд шоуны сонирхолтой үзүүлбэрүүдийг хүсвэл YouTube сувагт нэгдээрэй.